Энэ боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн үзэл баримтлал нэгдүгээр ойлгомжгүй байна. Ер нь энэ өмнөх боловсролын хуулиудаар энэ боловсролын тогтолцоогоо байшаагаал бужигнуулдаг шин сайд гарч ирэх болгонд бол өөрчлөлт оруулдаг ийм байлаас боловсролын салбарыг ялангуяа дээд боловсролыг доктортой хөгжүүлэх гэсэн ийм үзэл баримтлалыг хөгжүүлж ирсэн. Одоо ингээд солигдохоор энэ төлөөлөл өдөр зөвлөлийг нь засгийн газрын гишүүн томилдог хувийг нэмэгдүүлж ингээд төрийн дээд боловсролын байгууллагуудыг бужигнуулах гэсэн ахаал нэг ийм хил амны нэмэр болсон ийм хуулийн төслийг оруулж. Түүнээс боловсролын концепцийн агуулгын хувьд өөрчлөлт оруулаад их чухал ийм санаачлаад байгаа энэ хуулийн үзэл баримтлал байхгүй. Ерөөсөө төлөөлөл өдөр зөвлөлийг нь засгийн газрын гишүүн томилдог хувь нэмрийг нэмэгдүүлж та тэрнийг 10% нь 6 жилээс дээш хараа тус томилдог мэргэжлийн боловсролын салбараар мэргэжсэн хүмүүс томилдог байх ийм зарчмыг өөрчилж байгаагаар боловсролын салбар нэг улс төрөөс хараат байдалтай бужигнадаг тэгээд дахиад дээд сургуулиуд дээр дахиад бужигнаан болдог нэг ийм ямиг бол болохгүй байгаамаа. Ийм учраас ер нь доктор суршилтай доктортой ер нь дээд боловсролын байгууллагууд удаан хугацаанд доктортой ажиллаж иж дэлхийд өрсөлдөх чадвартай их дээд сургуулиудыг хөгжүүлнэ. Аль ч улсын их дээд сургуулиуд ийм хараа тус зөвлөл трасти гэдэг одоо өдөрт зөвлөл нь хараа тус байж ээж мэргэжлийн ийм чиглэлээр хөгждөг. Энэ чиглэлээр ч гэсэн өмнө манай боловсролын сайд байсан Отгон баяр сайд уул нь бас нэлээд санаачлагтай ажиллаж исэн санагдж байгаа юм. Ийм учраас ингэж энэ хуулийн төслийг хилцхийг дэмжихгүй байна. Хүн өөрчлөхийн тулд энэ хууль өөрчлөлтгөө болоод зүгээр мэргэжлийн хүмүүсээ томилоод өөрөө хэрэгжүүлээ явах болцоод шүү дээ. Дээд боловсролын их дээд сургуулиудын захирлуудыг өөрчлөхийн тулд ингэж хуулинд өөрчлөлт оруулж бужигнуулдаг. Энэ ахаа докторгүй болдог 4 жил болгоод дахиад ингэж 2-3 жил болоод ингэж бижигнжээдэг энэ их дээд сургуулиудыг бол мэргэжлэр нь хараа тус тэнцээ олон мянган оюутнууд сурж байгаа доктортой байх энэ зарчмыг нь харгалзан үзэх нь зүйтэй гэж бодож байгаамаа. Ийм учраас энэ хуулийн төслийг хилцхийг дэмжихгүй байна. Энэ хуулийн төслийг буцаахан зүйтэй гэж үзэж байна. Гишүүч гэсэн энийг бас анхаараа үзэж буцаахан зүйтэй. Энэ бол боловсролын эрх ашиг төрийн энэ олон мянган оюутнуудын эрх ашиг доктортой чадварлаг ийм их дээд сургуультай болохын тулд энэ төрийн албаны нэг ч хэсгийг нэгж бужигнуулахгүй байх зарчмыг баримтлахгүй бол газар болгон ингээ бужигнуулж байгаа дотор их дээд сургуулиудыг хамаагүй ингэдэг ийм зарчимд улс төрийн томилгоо болгодог ийм зарчим руу явуулж болохгүй. Мэргэжлийн томилгоог нь тэр дотроо хийгээд явах болцоо байгаа. Одооныхоо нөхцөл байдлаар одоогийнхоо хуулиар хийгээд өөрчлөөд явах болцоонууд нь байж байгаа.